За хүүхдийн спортын наадам бол хүүхдийн наадам одоо олимпийн наадам гэж байдаг тийм ээ. Одоо ерөнхийдөө хүүхдийн дунд хүүхдийн наадам гэсэн 4 жилд нэг удаа зохиогддог. За манай аймгийн хувьд одоо волейболын тэмцээн уралдаанд бас төдийлөн оролцоод байдаг. Одоо ойрын хэдэн удаа жилээс одоо волейболын шатны тэмцээн уралдааныг улсын аймагт зохион байгуулад улсын шалралт тэмцээнд бас 20 жилийн дараас оролцуулсан. Одоо энэ тэмцээнд эхний 3-д орсон баг нь Баянгол аймагт болох шигшээ тэмцээнд оролцох хэрэгтэй байгаа. Тийм одоо ингээд одоо энэ тэмцээндээ маш сайн оролцож одоо Баянгол аймагт болох шигшээ тэмцээнд оролцох зорилготой итгэхэд нь хамгийн гоё том зорилго нь болохоор одоо энэ эхний 3-д л одоо шал гарч ирээд одоо шигшээ тэмцээнд оролцох нь одоо эхний ээлжинд бид хэд одоо даалгавар байна. Тэгээд Ховд аймагт бас эдэрчүүдийн баруун усны авшилгын тэмцээн болсон. Манай хүүхдүүд бас баруун тавь аймгийн тэмцээнд ус баруун тавь аймгийн хүүхдүүдтэй маш сайн өрсөлдөж чадж байна. Ихтэй бэлтгэл сургуультаа сайн хийчихвэл бас тэд бусад аймагт та сайн өрсөлдөх боломж, хочих бас боломж бас байгаа гэдгийг бас харсан байгаа. Тэгээд бэлтгэл сургуультаа болохоор өмнөх тэмцээнийх нь одоо алдаа дутагдал дээрээс одоо өмнөх тоглолтын видео бичлэгийг үзүүлээд тэрэн дээр юу дээр алдсан гэдгийг одоо сайн харуулад тэрэн дээрээ бас дүгнэлт хийгээд бэлтгэл сургуультаа бас тэмүүлжин дасч удагч битгэрийн хувьд бас хийсэн байгаа. Уцаагтас багийн спорт төрөнд бас төдийлөн сайн одоо улсын тэмцээн уралдаанд баг орж байгаа шүү дээ. Гэтэл онцлог нь одоо яг энэ одоо болох гэж байгаа хүүхдийн спортын наадам 4 жилийн өмнө болоход таны хувьд сагсан бөмбөгийн төрлөөр хүүхдүүдийг дасгаж удаад Монгол Улсын одоо улсад анх удаа төрүүлж ирсэн. Надад тэгэхээр тэр үеийн амжилт бол нэг өстө багийн спортоор улсын хүүхдээс амжилт гаргаж болох юм байна гэдгийг одоо миний хувьд ч гэсэн ингээ харж ирсэн. Тэгэхээр одоо яг одоо ингээ волейболыг дасгаж удаад волейбол спортыг улсын хамтаас ингээ хөгжүүлж явж байгаа хэлэлтээ ер нь цааш нь зорилго одоо харж байгаа зүйлүүдээ. За ерөнхийдөө 4 жилийн өмнө одоо 393 сагсан бөмбөгийн төрөл бол хүүхдийн спортын наадмын одоо нэг төрөл шинээр болсон. За бас 2020 оны олимпийн наадамд одоо олимпийн наадмын хөтөлбөрт 393 орсон. Тэгээд анхны авраг багаар одоо хүүхдийн наадмын анхны аврагаар Улс аймгийн хүүхдийн шигшээ баг хүртэж байсан. За охтын шигшээ маань шилдэг 8 төлөлдөөд Сэлэнг аймгийн багт ажигчсэн. Тэгээд багийн нийлүүлэнгээр бас хөрөлдөд авч ирсэн. Алт мөн хөрөлдөд бас 19 онд 6 дахь их наадамд сагсмгийн төрлөөр алтан медаль хөрөлдөд иржсэн. За миний хувьд болохоор яг спорт тоглоомын дасгалжуулагч. За спорт тоглоомын дасгалжуулагч маань одоо волейбол спорт, сагсмгийн спортыг улс аймагт хөгжүүлэх хэлбэл одоо хүүхд охчуудтай бэлтгэл сургуультаа хийгээ явж байгаа. За энэ 7 дугаар наадмын хувьд болохоор би волейболынхаа спортын төрлөөр бас анхаарч волейболынхаа тамирчтай бэлтгэл сургуульд гарсан. Тэгээд бас Цэнгэр хязгаарын боловч төрөмс байгууллагыг бас шинээр үүсгэн байгуулад нөхөр сурагчдын дэгийг хийлээ. За мини волейболын тэмцээнийг хийсэн, 13-аас 14 насны тэмцээн хийсэн. За маш их бүх насны л одоо ерөнхийдөө тэмцээн уралдааныг зохион байгуулад улсын шалралт тэмцээнд бас оролцуулах зорилго тавьж байгаа.